Лагшаа. Би идэхгүй наатах чи би хоол идсэн. Ээж нь байгаа ямаараа л хийсэн юм л та. Байгаа ямаараа гэж шүү. Мөн санаа тавьчтэй. Миний охин хаагур яваад ирэвдээ. Санаа зовлоо л гин. Таны надад санаа зовоод байгаа нь юу вэ? Та манай ангийнхныг харсан уу? Өмсөж байгаа хувцс нь брэндийн хувцс. Харин минийхийг хар. Миний хувцсыг та харсан уу? Урахайд навсаасан нөгөө захаас цуглуулсан хідэн урахай балер хувцс. Утас авч өглөөл гэсэн сая та надад утсыг минь харсан биз дээ. Станц шиг том утас 33 10 шүү. Сэтгэлд одоо хурж байгаа ч юм уу тийм хүүхдүүд энд харагдаж байна уу? Харагдаж байна. Ер нь бол сайн бэлдсэн хүүхдүүд ч их байна. За бэлтгэл муутай ирж байгаа улсууд ч харагдаж байна. Тэгээ ер нь бол бидний чэйжинд бол тэргээд байж байгаа байх гэж бодож байна. Нэгдэж одоо ярьж чадахгүй байна. Тэгээ нэгдэж ирснийхаа дараа бол бид нэр одоо хэн хоцрох нь вэ? Дараагийн шатанд хэн орох вэ гэдгийг хэлнэ дээ. Өдөр хоног өнгөрөх тусам их хөтөлсөн өөр. Харин хүүхдүүд нь өсч 21 цент хүрв. Нэгэн өдөр нүд галдман тойрох алтан хаалганы дэргэд хурж очиход их нь ээжийнхэн айлал энэ хүрээд өсч байна. Ээжийнхэн айлал энэ хүрээд өсч байна. За яасан. Энэ хүрээд зогсчлаа. Амар сандраа тарина. Монгол орны альж өнцөг булмурт байгаа Миком интернет хэрэглэгчид сөрөн утасныхаа сүлжээнд хязгааргүй ярих боллоо. Миком миний интернет. Royal Irish Pub. Сонгодог амт. Сонгодог орчин. Амьд тоглолтууд. Тансаг зэрэглэл. Сонгодог бүхнийг Royal Irish Pub-аас. Дэвтэн төв. Ричэл багш. Ангитай 5 дугаар анги хүлээж авахтаа Дэвд гэдэг бандыг хүлээж авсан юм аа. Тэр банд маш их багшид эвгүй санагдчих гинэ. Ураас өнөөдөр ихтэй хуцаас үлчиж чадсангүй л дээ. Шууд ажилласаа энэ ирсэн юм уу те? Бараг тэгсэн. Энэ хувцсандаа тойрлож үжилсэн байлгүй дээ бодоод. Өөр нь тэгэлээ тохирч байгаа л та. Өөрөө ингээд танилцуулъя. Яг бэлдэж ирсэн юм гэхээр алгаа. Тэгээд өөрийгөө ерөнхийдөө зөвөр танилцуулж. 1986 оны нэг гингээх нэг хавар нэг намхаан нуруутай хүнээс нэг их өндөр нэг улаан духан дундаа мэгтэй нэг улаан хүү төрсөн. Тэр Чингис биш. Тэр бол од гэрэл би байсан юм аа. Хөөхий би өс том болоод сургуульд орж аав ээжийн өгсөн нэр од гэрэл, эцгийн өгсөн нэр Пөөцгөр. Зугасаа тэнцэхгүй байх гэж бодоод яваад байгаа шүү дээ. Яагаад вэ? Харин өөрийнхөө хийгсэн хийж чадсангүй. Бор өндрөөс би ингээд аягүй сонирхолтой өөртөө ихтэй байна. Ингээд оролцмоор байна гэдэг өөрхий ажилласаа чөлөө аваад өнөөдөр өглөө богоноор 8:30 дуугаал энд ирсэн. За тэгээд богондоо юм билж амжсан уу? Ерөөсөө өчтөр орой ажиллаас буусан бол тэр богоондоо нэг буцны хүн найзгаа уцыг асахгүй. Тэгээд тэрэн дээр нь бичлэгээ хийсэн байсан. Тэр бичлэгээ зөвхөн үзээр байгаа л байсан. Ягаад гэвэл хажууд маш олон хүн байсан бол тэр бэлдэж ямар боломж байх. За сэтгшин Дэмбэ. Чи өнөөдөр Бакутай зүг нөөрөлдөн. Бэлэн байна уу? Бацагчаа. Баку хар багын найз. Битээ ир чинь бүр хар багын найзууд байхгүй юу? Би тэгээ найзынхаа өдөөс одоо чи тэг шилээ үстэй чи худалсан гэж шилээ үстэй гэж хэлж хаашаа юм. Сэжигтэн Дэмбэ. Чи чадахгүй. Тэгээ байцаагчаа. Би чадна. Би чадна. Баку хэлээ. Баку орж ирж өгөө хэл дуусны дараа Дэмбэ. Баку. Найзгаа Баку. Найз уруугаар Баку. Найзгаа
хөө. Ээжээ. Ээжээ. Хүн алуурч юм биш шүү ээжээ. Ээжээ. Гэрээжээ. Харин би өөрийнхөө бүх бодож исэн бүх зүйлийг яг хийсэн. Би зөвхөн өнөөдөр л өчтөр шөнө эрэхтэл богоонд бэлдсэн зүйлээ би өнөөдөр үзүүлсэн. Тэгэхэд би үнэхээр энийг л үзүүлэх гэж ирсэн гэдэгтээ бол аягүй итгэлтэйгээр хийж чадсан. 100% хийсэн. 100%. Тэнцэж нэзэгч би бол энийг л 100% хийсэн. Дөржин хацаг дөржин аль үгээс хамаргүй гэдэг өгүүлгийг би та бүхэнд уншиж үзүүлье. Шинэхэн авсан Opel дугуйн дээр бүксөө холбилцуулж симхи торгон амьсны дээгүр гуяа гэлэлцүүлсэн. Хөдөөний гэхэд гоёмсог, хүрээний гэхэд урд үзэгдээгүй нэг хүүхэн усны гудамжийг уруудаад ухаангүй жиж явна шүү. Комбинат дээрээс гарсан ардаа юм ачиж урдаа хүн суулгасан. Бохир хар дугуйтай урдаа уун дээлтэй ажилчин залуу гарч ирвэл хүүхэн түүнийг харж дээгүүр харж сэмэлзэж эсгэрэн дэгжирхэж байлаа. Лувсан дугуйгаа яг хэд тулгархад нь буруу тишээ нэг зөв тишээ хоёр холбилцуулсан боловч яг хэд тулгархад хайханмжгүй явсан хүүхэн. Хүүе яадаг вүлээ хүрээдэрлээ галтгуулдаг хаашиг хүн бэ гэж сандрхан яг хэд тулгарн оновч гинэ. Тэнгэрийн элч шиг нэг сайхан бүсгээр нар зогсчоод одоо өгүүлэг уншсан тийм үү? Яг одоо би Диваачнд бурхантай хамт байна. Тэр намайг маш их хайрладаг. Мөн надтай хамт уйлдаг. Яагаад гэвэл тэр надад тохиолдсон аимшигт явдлын гэрч. Үнэн дээр би таныхаа өрн болж мэдлэхийг маш их хүсэж байсан. Ангас ойртох бүр танаас хамаг чангаараа бархирангуйсаар ээжээ авраарэ ээжээ гэж бүх зүйл хориодсон байх гэж айж байна. Ангас гарыг минь дастчихлаа. Ямар их шаналж байгаа. Үгээр хэлхийн аргагүй. Үгээр зогссонгүй. Хөлийг минь нэг нэгээр нь дастахад өвчин шаналл минь туйлдаа хөвч байна. Өвчин шаналл минь удаан үргэлжилсээр би үхэж эхэлж байна. Таныхаа царайг хизээж харалгүйгээр надад ямар их хайртагт нь ахиж хизээд сонсолгүйгээр өөр танаасаа явж байгаагаа одоо л ойлголоо. Диваачнгаас ирсэн хүүхэд байгаа бицуухтаа тэгээд энэ маань богино хэмжээний өгүүлэг би үр хөндлөлтийн тухай тийм өгүүлэг байна. Зүч хүү. Ямар харагдах нь те бас айгу гоё харагдах. Ямар хөөрх юм бэ? Айгу гоё харагдчих. Баяр ёслолын мэдээлэл 16 эндээс бүгдийг асуу. Баяр цэглэм сөх кайбл интернет сөрөн үтсний төлбөрийг мэдээллийн хөтөч 11-9-оос асуу. Бүхнийг мэдгч 16-16-аас асуу. Тэр мэднэ. Одоо Монголын тийм нийгмийг харуулсан гэх юм да. Нэг жоохон арх уудаг аваад талаар. Ядна хаалгатай. Хаалгатай. Гэт чи хүн байд юм уу хаалгатай л ачаа. Яагаад гэж та хаалга угаад чичгдэггүй. Нэг чи өөр чи яа дахиад таа миний тоолоо залах гэж ирсэн та хоёр оо. Та хоёрыг мэдээ. Ялуу. Хаалга. Сая тийм жүжигчсэн тоглолт үзүүлээд тэгээд нэг би аав тэгээ ээж хүү гэдэг 3-4-ийг ганцаараа жоохон бүтээхэд хэцүү байлаа. Юу яах юм тэр чинь багийн тоглолтыг ганцаараа зөөн шүү дээ. Тэгээд ямарч надаас